За энэ асуудал дээр би нэлээд шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Энэ хуулийг батлаа гэд шатхууны үед бид нар хараат байдлаас гарахгүй. Одоо нэг байгаа бодит хараат байдлаас гарах арга зам юу гэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулах. Үүний хажуугаар нь газрын тосны тухай хуулиа шинжилээд аж ахуйн нэгж компаниуд нь эрхчлөөг нь олгоод өөрсдөө дотооддоо нөөцөнд байдаг бол олоод олборлоод боловсруулад дотоодынхоо ханган нээлтүүлдэг л хангах нь хамгийн зөв л байгаа юм л та. Нөгөө талаараа ингээд шатхуун та холбоотой асуудал гэхээр Оросын холбооны улстай нэг харилцааны хандлага одоо юундаа байдгийг нэг өнгөрсөн 100 жилийн хугацаанд нэг Оросууд тэгэхээр л нэг айдаг, агшдаг, дээрлэхүүлдэг нэг иймэрхүү нэг хандлага одоо ч үргэлжлээд байгаа. Энэ төр нь компаниудад дэмжиж Оросын холбооны улсад нь олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг дэмжиж хувь эзэмшид явах бүрэн болцоотой. Энэ асуултыг асуухаас өмнө би Оросын эрх зүйн орчны тухай хуулийг бас уншлаа. Учиргүй хаалттай зүйл ердөөсөө биш дээ. Одоо саяны Евро-Азийн эдийн засгийн хэлтсэрийг бас нэг энэ тэнцүү эрх ашигаа хамгаалсан харилцан ашигтай ажиллах энэ зарчмыг баримтласантай жишгээр энийг нефтийн хувьд нэг юм томоохон бодлого бариул яасан юм бэ? Дамтны сайдаа. Дээрээс нь түрүү нэг ардс намын дарга цогт гэрэл бас асуугаал байна. Би бол нэг санал нэгтэй байна. Энэ явж нэг нохон замаар орох үе хин нэгэн хүнд зориулсан, хин нэгэн хүний захиалгаар зээлийг зориултын бусаар ашигласан. Тэг яг үндэ хин энэ зээлийг өндөр хүүтэй авъя гэд байгааг би бас ойлгохгүй л багт. Яагаад би нэг асуугаад байх нь хэд хэдэн нефт импортлогч компаниудтай ярьлаа. Манайх бол авахгүй, ямар шаардлагагүй л гэж хэлж байна. Дээрээс нь заавал энэ байдлаар шийдэхээс гадна энэ онцгой болон бусад татрын хөнгөлөлт чөлөөлөлт эсвэл дараа төлөх нөхцлөөр аж ахуйн нэгж компаниудаа дэмжиж болдгоо юм. Болно шүү дээ. Хэдийн хэмжээний нөөц сав барих гэдэг хэдэн төгрөг хэрэгтэй. За энд нь энтэй дүүцэхүйс хэмжээний татрыг дараа төлөхөөр болъё. Үгүй бол энэ хөгжлийн банкн дээр ч нэг 500 илүү 530 сая доллар юунд зарцуулахаа мэдэхгүй хэвтчил байгаа юм байл шүү дээ. Өдөр болгон хүүн бодогдол. Хүүн харьцангуй бага л юм байлээ. Гэхдээ энийг зарцуулж болдгоо юм. Гэх мэтлэн заавал энэ нэг хамгийн төгс шийдэл юм шиг бид ярьж байгаатай бол би ердөөсөө санал нийлэхгүй байна. Тэгэхээр дамтны сайдаа энэ нэг асуудлууд дээр нэг хариу өгöd. Дээрээс нь энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн хүрээнд нэг хадгалах сав суулга тооцоод барьжлуугаа үлгүүт. Гэхдээ өнөө маргаашгүй ашиглалтанд орно гэж яриа л байлаа. 28 оны 1 сард ашиглалтанд орно гэсэн. Гэхдээ энэ нөөц савыг бид нар ашиглаж болдгоо юм уу? Яагаад ингэж асуугаад байна гэхээр өнөөдөр ашиглалтын баталгаажсан нөөц тухайн үйлдвэр ашиглалтанд ороход нэг 4.5 жил хангал нөөц өнөөдрийн байдлаар тодорхой байгаад байгаа шүү дээ. Энэ сав суулга нь энтхийн Экзим банкнаас 1.7 тэрбум долларын зээл аваад баригдаад байгаа үстэй. Тэгэхээр гол миний энэ асуултуудын өнцөг дүгнэлт нь юу гэхээр өөр боломжууд байсаар байтал яагаад заавал гинт нэг сүржин гоё нэртэй энийг эсэргүүцэх юм бол нэг орноос урвсан дүр хэсэгч нэг юм хүнд байдал руу гişүүдийг оруулж энэ хуулийг оруулж ирээд байгаа юм би. Тэр үүднээсээ би даргын зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг нухацтай ярья. Сайдыг нь байлгаж байгаад ярья. Өөр шийдэх арга замууд бас байна. Заавал ийм нэг репо зээлийг Монгол банк энэ Дамтны сайд хариулъя. За намтай ирэх шумын нэг салбарт бас ингээд мэдээлэлтэй байгаа учраас бас тодорхой асуудлууд дээр шууд хатгаж асууж өндөө газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил бол эрчимжиж байна. За одоо 50 гаруй хувьтай болцсон. Би сая бас тусгай баг явуулаад энэ тоног төхөөрөмжүүдийнх нь одоо үйлдвэрлэлийн ажил хэр явж байгаа талаар газар дээрээс нь хяналт хийгээд яв гэд газрын тосны үйлдвэрийн хэн бол явж байна. Банкын мэдээлэлтэй байгаа. Одоо энэ том хэмжээний тон төхөөрөмжүүдэд оруулж ирж ухсрах ажлууд хийгдэн тээвэрлэлтийн ажил гэж нэлээд том ажлууд бас бэлтгэл ажлууд хангагдаад ингээ явж байна. Тэгээ энэ үйлдвэр дээр бол хамгийн том асуудал бол түүхийд. Түүхийд хангахад манай газрын тосны тухай хууль болохгүй байгаа. Манай яам дээр ашигт малтмлын тухай хууль болон газрын тосны тухай хуулийн шинжилсэн найруулга нэмэлт өөрчлөлтүүд бэлэн болоод одоо ингээд үзэл баримтлалыг батлуулахаар яамдууд руу ингээ гаргаад байж байгаа.
Газрын тосны хууль маань ерөөсөө боомлоо аячихсан. Шинэ хөрөнгө оруулагчдыг гацаачихсан. Дээрээс нь хожим нь гарсан баахан татвар тогтоомжтой хураамжтай холбоотой хуулиар орж ирсэн хөрөнгө оруулагчдаа бүгдийг хөөгөөд явуулсан. Хайгуу судалгаагаа хийх боломжгүй ийм л нөхцөл байдал руу оруулсан байгаа юм байна лээ. Энийг засах ёстой. Хамгийн гол бидний бодлого бол дотоодынхоо тосоор дотоодынхоо үйлдвэр бүрийн хэмжээнд хангадаг болох ёстой гэдэг таны саналтай 100% санал нэг байна. За хоёрдугаар асуудал Оросын холбооны улсын дотоодын аж ахуйн нэгжүүдэд хувь хэмжээ эзэмших асуудал бол аж ахуйн нэгжүүдийн асуудал байх. Гэхдээ Оросын холбооны улс геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад дотооддоо хязгаарлалттай байгаа 11 муж улстай А92 бензин дизель түвшний хязгаарлалттай байгаа. Засгийн газар хоорондын хилцээр хийжээж бид ямар нэг тасалдалгүйгээр авах хэмжээнд л авчирч чадчихээн. Хувийн аж ахуйн нэгжүүдэд маань нийлүүлэхгүй байна. Энэний нэг тод жишээ бол баруун таван аймагуд цаанаасаа цагаануур Такишкын бомтуудаар авдаг байсан болвол 8 сараас хойш хаагдсан байсан. Сая бид тасралтгүй хилцээ яриа хийсээр байгаад энэ 12 сараас эхлээд импортыг нээж байна. Тэгэхээр энэ гол импортлогч орны маань дотоодын асуудал бас хүнд байгаа учраас бид өөр аргагүй болчоод ийм хууль оруулж ирж байна. За хууль болвол төгс хамгийн мундаг шийдэл бол биш ээ. Өөр олон төрлийн боломжуудыг би бас оруулж ирж хөөцөлтөөд засгийнхаа төвшөнд ажиллаад явж байгаа. За газрын тосны үйлдвэрийн дэргэд баригдаж байгаа сав болвол нэгдүгээрт аюулгүй байдал стандарт нормын хувьд бол ерөөсө болохгүй гэсэн юм хариуг өгсөн. Бид нэр судалж үзсэн. Тэр савнуудаа шууд хийчихье гэж үзсэн. Галын аюулгүй байдал стандарт норм за тэгэл бусад асуудлуудаар бол бид нар чадахгүй. Дэрэгдэн зэгчин хүчний их үүсвэр байхгүй, чадахгүй. За 3 дугаарт нь эцэст нь энд хөрөнгө оруулалт хийж байгаа бүгд нэрхтэх ард улсын энтхийн талаас бол энэ боломжгүй гэдэг хариу биднэрт бас өгж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна. За тэр газрын тосны тухай хууль үзэл баримтал нутахгүй орж ирэх юм байна. За даруй оруулж ирээ. Магадгүй та энэ салбарын сайд байхад та нараа өглөх нэг том чухал ажил болж бас магадгүй шүү. Яг энэ Оросын холбооны улстай нэг харьцах хандлагын хувьд жишээ болгож хэлсэн. Тэгээ хуулийн бас нэлээд судалж үзлээ л дээ. Болохгүй зүйл ердөөсөө биш. Бид нар Оросд хүнд байгаа гэдээ Оросын хүндийн зовлон бид нар өнөөдөр энд ойлгоод харамсаад суух биш. Ямар ч нөхцөл байдалд байсан бэ бид нар өөрсдийнхөө эрх ашигыг энэ тэргүүнд тавиад харилцсан ашигтай байх байдлаар хамтарсан компани хөрөнгө оруулалтыг хийж болно шүү дээ. Гагцгүй энийг төр өөрөө үүд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байхгүй. Төр нь өөрөө үндэснийхээ компаниудыг тэнд хөрөнгө оруулалт хийлгэхэд хамгаалах хэрэгтэй. Ийм л юм би хүсэж байна. Тэгэхээр энэ сэтгхүүн хувьд бид энэ нэг хандлагаа өөрчлөё. Нэг 100 жил ингээл нэг Орос хэрл нэг айдаг алуучихгүй гэж нэг болгоомжилдаг. Тэгээ номтой сайд энэ юу юм уу? Гişүү энэ газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, ашигт малтмалын хууль хоёрыг би бас нэг сайд байгаа дээр нэг өөрчилж хэлсэн гэж бодож байна. Маш их зорж байна. Их хурал дээрээс маш их дэмжлэг хэрэгтэй байгаа. Галтаач юм билээ. Хийцэн хуулиуд нь ер нь цаг үеэ өнгөрөөцсөн. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Орж ирэх боломжгүй. Бүгдийг нь хөмдсөн. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөнтэй ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 2 дахин бага болцсон. Газрын тосонд хөрөнгө оруулалт хийсэн бүх компаниудаа зовлонгийн далаад унгаагаад ямар ч хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгоод бүгдийг хөвөө гаргацсан. Саяхан гэхэд бас дахиад Монголын дотоодын хөөрхөн хэдэн аж ахуйн нэгжүүдийн хийжсэн талбайгаа засгийн газраар буцааж өгч байгаа байхгүй. Энийг заснаа. Олон улсын жишг рүү нь явуулна. Хатуу ашигт малтмалтай ойролцоо байдаг хууль руу энэ газрын тосны хуулийг өөрчилнө. Тэгээ та бүхэн маань бас дэмжээрэй. Дэмжиж болно. Хууль хаана байна? Хуулио оруулж ирээ. Дэмжээрийг хоосон юм дэмжилтэй биш. Тэр амнат энэ тэр хуваарлах асуудал хурдан шийдээд их хуралд оруулж ирээд батлаад өгөө л гэж байна шүү дээ. Тэгээ дамжны сайд хизээ оруулж ирэх юм. За дамжны сайд микрофон өгье. Тэгээ яг юу өөрчлөгдөж байгаа? За их хурлын даргын асуултанд хариулъя. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бэлэн болгоод бид үндсэндээ сар орчмын өмнө сангийн яам болон хууль зүйн дотоод хэргийн яамд өгсөн байгаа.
үзэл баримтлалаа батлуулж гаргаж ирэхийг хүлээж байна. Ойрын үед яамдуудтайгаа идэвхтэй ажиллаж байна. Үзэл баримтлал нь гараад ирэнгүүт энэ чуулганд тарахаас өмнө өргөн барих ийм төлөвлөгөөтэй байгаа. За манай яамдууд бас хурдан ажиллах бах. За гол концепц юун дээр байгаа вэ гэхээр нөлөөлөлд өртөж байгаа газрын ард иргэд бас дэд бүтцтэй илүү хөрөнгө оруулалт оруулдаг, амнатын хуваарлтыг олгодог, уул уурхай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихгүй байгаа улс аймаг орон нутгуудад одоо бас амнатын хуваарлтыг багаар хүртээдэг. За мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон за тендерээр бас төсөл шалгаруулалтаар олгодог, олон төрлөөр олгодог болох. За 3 дугаарт бол энэ хариуцлагатай уул уурхайг дэмжих гэсэн ийм томоохон чиглэлүүдийг агуулсан энэ хууль эрх зүйн орчныг бид бэлтгэсэн байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалтад ээлтэй байх зарчим руу л шилжүүлж байгаа. Ингэж бид нэр одоо дараачийн оюу толгой 5 толгой за уул уурхайгаа нийгэм зөв ойлгуулдаг ийм зохицуулт руу оруулна. Мөн бас энэ стратегийн орд гэж нэг ойлгомжгүй томьёолыг ч гэсэн бас нэг ойлгомжтой болгоод оруулаад ирья гэсэн ийм зохицуултуудыг хийсэн байгаа. За мөн энэ хуулийн хэрвээ одоо үзэл баримтлалын хүрээнд батлагдаж чадвал энэ амнатаас орж ирэх орлогын хэмжээ 2 дахин хуваарлагдаж хуваарлалт нь тодорхой ойлгомжтой болно. За газрын тосны бүтээгдэхүүний газрын тосны одоо тухай хууль дээр бол бид олон улсын жишг нь ер нь хатуу ашигт малтмалтаа ижил нөхцлөөр одоо явдаг ийм зарчим руу шилжчихсэн байгаа. За бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар бол одоо хуучирсан. За бид бол хатуу ашигт малтмалтаа ижилхэн байх энэ одоо ойлголтыг энэ хуулиндаа шингээгээд бэлэн болгоцсон ойрын үед яамд руу гаргаж одоо бас үзэл баримтлалыг нь батлуулаад улсын их хурлд өргөн барина.